Сайн байцгаана үзэгчдээ та бүхнийхээ амар мэндийг ирэн хин химбэ ярилцлагын нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг өргөн барихад бэлэн болсон байна. За нэвтрүүлэг бүртээ, дугаар бүртээ сонирхолтой зочдын чин сэтгэлийн дотны ярилцлагыг хүргэж байдаг. Өнөөдөр бас энэ нэвтрүүлгийн маань бас нэгэн хүндэт урилгыг хүлээн авч дуучин Баярын болд хүрэлцэн ирсэн байна. Ингээд Эрдэнэтийн өдрийн мэндийг бас өргөн дэвшүүлье. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас энэ сайхан нэвтрүүлгийг төрөгдөж орж байгаа да маш их баяртай байна. За Баярын болд гэд тэгэхээр манай Эрдэнэтийнхэнд их тийм ойр сонсогддог л да. Олон бас болд нэртэй дуучид, уран бүтээлчид бий. Тэгээд тэр дундаас Баярын болд гэж их онцгойлдог. Тэгээд би юу ч асуух гээд байна вэ гэхээр яг одоо болд маань нутаг ус хаандах их вэ? Тэгээ аав ээжээсээ хэдүүлээ өссөн бэ? Гэр бүлийнхнийгээ танилцуулаад нэвтрүүлгийнхаа эхний асуултыг эхлэе гэж бодлоо. За тэгээд би болохоор Булган аймгийн Хангал сумын Хялган тосгонд одоо 1990 онд Жамбаа ширхгийн Баярагийн одоо 2 дахь хүүхэд нь болж одоо манайх бол 3 манай аав ээжээс 3 хүүхэд гарсан. Тэрний дундх нь одоо их нэг ихчтэй, нэг дүүтэй. Тэгээд одоо ингээд төрж өссөн. Тэгээд Хялгантын 10 жилд 1-ээс 5 дугаар ангид хүртэл сураад тэгээд 5-аас Эрдэнэтэд орж ирж одоо энэ орхон зохицолборд сураад одоо тэгэл Эрдэнэтийнх болцсон л явж байна да. Тэгээд миний хувьд болохоор би юу нэг голцсон Эрдэнэтийнх гэж явдаг. Яагаад тэгэхээр Эрдэнэт хотын Хялган торой гэж байгаад 90 онд төрсөн. Тийм учраас сүүлд бол булганы харьяа болцсон. Тэгэхээр ер нь тэгэл Эрдэнэт л гэж юм. Зургшил. Ангал Эрдэнэт л гэж л одоо байсан. Тэгээ дараа нь солигдсон тийм ээ. Булган аймгийн Хангал сумын одоо Хялган тосгон гэж болсон. Тэгэхээр ер нь голцсон Эрдэнэтийнх л гэж явдаг шүү дээ. Тэгээ яг болгонд очихороо болгоных тэгэл манайх гэл явдгийн. Тэгэл угаасаа нэг нутг шүү дээ. Залгаа тийм ээ. За энэ малгай өмссөн болохоор жоохон энэ чихвч аваад авчих уу. Уг нь одоо энэ нэвтрүүлгийн ганц учир нь уг нь чихвчтэй ярилцах хэрэгтэй тийм. Тэгтээ нөгөө Монгол дээлчихгүй утга учиртай малгайтайгаа яаж чих сайхан. Тэгэхээр ингээд ч одоо зогцохгүй бас нэг сонио харагдаад байх юм л тийм. За Баярын болд анх 2011 вэ нүү 12 онд чинь нөгөө би нутагтаа гэдэг тоглолтоо анх тавиал Эрдэнэтийнхэн за энэ хүү чинь дуучин хүү байна да гэд мэдчихсэн. За тэрнээс хойш бол бараг 4-5 жилиг ардаа үтлээ. Энэ богино хугацаанд нийтийн дунд одоо юу гэдгийг ертөнцид бол бас залуу уран бүтээлчийн хувьд захиур хагалж байгаа, амжилттай яваа гэж манай Эрдэнэтийн бас их магтдаг. Тэгээ нөгөө Эрдэнэтийг үү гэдгээрээ бас жоохон юу гэдгийг одоо өөр юмсэг жоохон харамлах гэдэг юм уу те. Жоохон өмчлөг тийм зүйл байдгийг шүү. Тэр тоглолтыг эргээд урсвал хоёлаа. Тий, би эхлээд хамгийн анх 10 жилээ төгсөхдөө сурагч нас минь баяртай гэж нэг хийчихсэн. Тэгэхэд бас л яг хүүхд тахуу цагтаа бол бас нэг сайхан тоглолт хийгээд өнгөрч исэн. Тэгээд тэрний дараа суйс ороод 1-р курстэй 2-р курсынхаа одоо төгсөж илээ. 3 сарын 2-нд би нутагтаа гэдэг одоо уран бүтээлээ бас 2 дахь тоглолт хийжсэн. Тэгээд тэр тоглолт маань маш сайхан амжилттай болоод тэгээд тэрнээсээ их сайхан урам зориг аваад тэгэл дараагийнхаа маяж эхэлсэндээ. Тэгээ би нутагтаа тоглолтыг чинь хийж дуусаад тэгээд одоо чулуун чимэгтэй чинь бас хамтдаа дуулдаг болоод тэгээд цогтой уран бүтээл хийгээл тэгэл одоо энэ нийтэн дууныг одоо энэ салбар руу бас сайхан орсон да. Тий, эргэж уцалтгүй орсон да. Таны аав ээж одоо хоёр бол өөрөө бас булган нутгийн хүмүүс тэгээд юу гэдгийг одоо Эрдэнэттэй ажиллаж амьдраад баггүй цаг үдлээ. Эрдэнэтээр авгалдаг, Эрдэнэттэй амьдардаг тийм ээ. Тэгээд одоо яг эрхэлж байгаа ажил нь юу байна? Хүмүүс их тэгдгэлтэй ингээд дуучин болдын аавч хоёр гэл Эрдэнэтэд амьдардаг, Эрдэнэтийнх гэл бас тийм. Манай аав болохоор Булган аймгийн Тишг сумын Тишг сумд одоо төрж өссөн юм уу? Манай ээж болохоор Булган аймгийн одоо хуучнаар бол Ингэтлохоос ангиачгүй Сэлэнг сум болцсон одоо тэнд өс төрөнсөн. Тэгээд одоо Хялгантад 10 жил дээр сураад энэ хоёр ч одоо танилцаад. Тэгээ үерхэж нөхөрлөл 90 онд л одоо Эрдэнэт хотын Хялган тороо байхад нь би одоо ингээл гарч ирсэн л тийм л түүхтэй байгаа. Тий. Тэгээ манай Хялганд чинь угаасаа л тийм айгүй их орстой. Тэг үедээ айгүй их орсууд байсан. Тэгээ 60 70 оны үед юм уу да. Айгүй их орстой байсан юм лээ. Тэгээд их гоё тийм юу газар шүү дээ. Манай Хялганд одоо тэгэл тосгон гэж одоо 4-р баг гэж явдаг болохоос манай Хялганч бол Булган аймгийн бараг сумдуудаас бараг хамгийн олон хүн амтай
одоо бас айгүй гоё штэ. Тэгээ манай тасгал чи. Тэгээ өөрийн төрсэн газар болохоор бас тэгж боддог ч юм яа гэдэг сэтгэл байгаа тэгдэж штэ. Очсон уу ойрд? Ойрд сар шинээр очсон. Очиж ах дүүнэртэйгээ золгосон, ээж аав хатлын одоо хөшчүүлтэйгээ золгосон. Аав ээж бол бас эндээ байна. Аав эндээ, аав ээж эндээ. Тэгээд яг хот хүрээ явах дургүй юу? Ер нь одоо очино. Тэгээд аав ээж хэрэг болохоор би бол хот руу сууршуулахгүй. Яагаад тэгэхээр зүгээр миний нэг өөрийн бодол байдیں۔ Хүмүүс яг та нэг газар очиод жоон сууршаал ингээд ирэхээр аав ээжийг аваачаал татдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс нутгийг алдах магадaltaй байдаг. Яагаад тэгэхээр очичоод идэшгүй. Тэгэхээр би болохоор тэгхгүйгээр энчэнэл байлгаа сайхан. Энчэнэл тэгэл одоо яста тэгээд сайхан амьдрал тэгэл тийм ээ. Тэгээд байвал их зүгээр юм болов гэж бод. Одоо би бол тэнчээрээ суурсан юм чи угаасаа энтхийн л одоо угаасаа хүн болчихж байгаа юм чинь. Уран бүтээлээ сайхан хийгээд тэгээд нэг уран бүтээлээ хийгээд ер нь сайхан одоо явж байгаа. Тэгээд үнэхээр одоо бас нутгийн руу бас хүмүүс чинь нэг жоохон эрт тал байдаг шүү дээ. Насахаад ирэхээр гэдэг шиг. Тэрэн шиг бас энчээрээ өрөөд ирэх байх газаргүй шүү дээ. Одоо хөрхө охинтой болсон тийм ээ дуучин болд чулуун ч юм уу хоёр. Аялгүй хэдэн нас хүрж байна? За манай охиж одоо 3 ой өнгөрчлөө. 3 ой өнгөрөөд одоо бүр том болчихлоо шүү дээ. Тэгээ аав жиргоос дагахгүй тэгээ битэрж орхиж явсараа сурчлаа. Битээр санахаа байчиж охин маадсан тоогооч тэгээд манай аав жир болохоор яг аялын тоглолт дээр явж байгаа үед одоо хотын тоглолт ачаал ихтэй үед шинэ жил эднэрээр хотод байдаг. Тэгээ хоттой байгаад аав жир маань одоо бас охины маань харж өгдөг. Миний арт талын би саунд гэдэг бас продакшны ажлыг аав маань хийдэг. Тэр тайс төрөөсийн ажлыг хийдэг. Ээж бол гэрт бол хүүхдээ маань харна. Тэгээ одоо бүгд юм гэдэг тэгэл бүхэл юм хийж энэ да. Тэр бол тэгэл байнгын л эрдээс зав байхгүй. Тэгэл одоо ойрын 3 жилийн төлөвлөгөө гарцсан байдаг. Тэгэл одоо цаашаа сунаал шүү. Дуучин болдын бас нэг сайхан зан чанарыг монголчууд хүндэлдэг юм шиг санагддгийн зүрх одоо хүн болгоны амнаас л гардаг байхгүй. Айгу хөдөлмөрч залуу жаах хүүхд тэгэхэд үнэхээр хөдөлмөрч гэл магтж яхийг олонтоо сонсч ирсэн. Тэгээд сайн үнсэд бас их гар сунгадаг. Бусдыгаа яг энэ үйлсэд бас айгу уриалан дооддаг юм шиг санагддаг гэж бас хэлдэм байлээ. Зүгээр зарим нэг магтаалуудыг хэлчихээд. Би ч одоо сүүлд нэг дуучин болоод жоохон ингээд нэг явахтай хүнд ингээд нэр жоохон танигдаад ирэхэд ийм хийгээд байгаа юм биш. Би угаасаа хүүхд байхын л тийм хүүхд байсан. Би биндээ тусалдаг. Би одоо Эрдэнэтэд 5 дугаар жилд байхад би ч бас юм хийжсэн шүү. Модны зах дээр чи хөрөө хараан дээр ажилладаг. Мод зардаг байлаа. Хөрөө хараан дээр гөрөөшгнүүдийн зохицуулж ажлыг хийлгдэг байлаа. Надаас одоо энэ модны захыг бол би ер нь бол нэг хэсэг бол сайн ажиллаж байсан энэ чи. Модны захын сайн ажилтан болж байсан тийм. Тэгээд энэчээс олсон мөнгөөрөө би бас сургуульд 10 жилдээ байхдаа би муута хүүхд одоо тэгэл судалтай хандин тоглолт болно шүү дээ. Тэрэн дээр н орохдоо би чинь жохоо хөвгт шүү дээ. Ирээл нэг 8 төгрөг 100 сая төгрөг ханд өгч өгдөг ч юм уу, 50 өгч өгдөг ч юм уу. Тийм бол зөндөө хийсэн бэ. Тэгээд яг энэ зан нөгөө нэг яаж арилах вэ? Суур хүмүүжил гэж юм байна хүнд. Тэгээч би нэг амар тийм одоо ээж аав маань бол намайг бол юмар дутаагаагүй. Тэгтээ би ээж аваасаа тусдаа би бизнес хийдэг байсан. Тэгээд ердөөсөө тэрнийхээ л юугаараа л би одоо ч ингээл энэ би даалт их сайтай байсан. Би даалт ер нь сайн өссөн шүү. Ер нь тэгэл уралдаан хэмжээнд ороход аав жир явдаг л шүү дээ. Би ганцаараа явбал тэгэл нэг юмд оруулаад орохгүй. Ер нь аав ээжтэйгээ явсан хүмүүс нь болохоор байранд ордог гэсэн байхгүй. Арай бас нэг учиртай аав ээж нь явахаараа тэгд юм уу. Би бол мэдхгүй очиод ордог тэгэл хасагтна медаль аваад тэгэл юм тиймэрхүү байдалтай байсан. Өөрийнхөө. Тий өөрийнхөө. Тэгээд тэрэнд бол нэг аим би тэглээ гэж бодоагүй. Энэ баг тэрэнд зүв байсан юм одоо бодохоор. Хит их багасаа медаль түүгээд сайн дуулаад бас нэг хүүхдийн нэг тэр яг хүмүүсийн л хүмүүжлэх хэл та. Би тоолт гэж нэг юм гарч ирээд хүүхдэд жоохон балжих гэдэг тал байдаг. Над бол тийм хэрэггүй. Би угаасаа л багасаа өөрийгөө даагаад явцсан юмны үнцнийг мэдрээд ингээд ер нь ийм байвал ингэх ёстой юм байна. Хүнтэй ингэж харьцах ёстой юм байна те. Одоо хүн магтчихсан ч гэсэн би бол тэнд хөөрхөө байцсан шүү дээ. Ер нь л ингээд нэг тийм параметр. Тэгтээ сэтгэл хөдлөл ихтэй. Баяр хэдэг хүний удам их сандыг дуучин хүн байна уу? Одоо танаачин гуруулаа тий. Тэгээд аав жирэж хараад хад бас урлагийн хүмүүс биш. Тэгтээ болтой үед багасаа дуулдаг байсан гэж байгаа. За би болохоор бүрч одоо багасаа яг зүгээр зөв хоолой те. Тэгээд нэг хялгантад нэг юм дээр нэг дуулжсан юм аа. Сэтгэл өнгөрсөн ээж гэнэ анх тэр дуу дуулаад. Тэгээд дуулж ягаад хотод Эрдэнэтэд ирээд. Тэгээд Эрдэнэтэд чинь би
юунд 5 дугаар жилд ороод байсан чинь манай багш нэг хин дуулдаг молдог гэд бүгдийг шалгахгүй юу. Тэр дундаас нэг арай нэг гайгүй дуулсан юм шиг л. Тэгээд тэр жилийнхаа юу намар нөө урлагийн үйлчлэгт ороод тэгээд тэрэндээ төрүүлээ. Тэгээд аюу сайхан одоо урамшиж тэгээд горник соёлын ордон дээр очиод тэгээд горник соёлын ордон дээр очиод одоо манай бас энэ 5 дугаар жилийн багш нар бас бид намайг тоогоод энэ хөөрхөн дуулалт дуулж байгаа их зөв хоолойтой хөхт байна. Гэтэ би аюу тийм жоохон ичимгүй байсан. Жоохон санаа зовоод энэ Эрдэнэт чи бас хот штэ. Чи ороод ирэхэд чи бүр тосгонд өсөө өгч энд ирээд нэ дуулаа төрүүлчихэр чин санаа зовно штэ. Тэгэл эндээ урам аваад манай байшинг багш цэвэрлэгч одоо манай эдэн сайхан багш нарын оюун гэрэл багш эднэр маань чи яваа горникт очиж дугууланд ор. Тэгээ би горник дээр дугууланд ирсэн чинь Батаах дээр горникийн одоо намистүүдэн захирал Батаах дээр ирээд анхааран жок хэлгээд дуулжлаа. Батаах чинь намайг өрөөндөө чойлоод чи дуул. Тэгээ би хажууд нь дуулж чадахгүйсэн л да. Тэгээд их хөөргөн дуулж байна. Би амар төвшин гэдэг багштай би чи оруулж игээд. Тэгэл миний яг урлагийн гараа эхлээл тэгэл цаашаа явдсан. Би явах гэсэн шүү. Тэгээд тугойд чинь жавхаах чинь өнгөж бас яг гарч ирээл хийт болол. Дуучин жавхлан. Тий. Тэгээд жавхаах чинь бүх зургийг одоо аажилж авдаг болол нөө цомгуудыг худалж аваад тэгээд бас дагаж дуурайж дуулаад ховцын ч адилхан хэлгэж өмсөөл бас хүн ер нь юу юм бэлээ өөрийгөө олох гэж анх бол нэг бас нэг сайн уран бүтээлч мундаг тийм одоо хөдөлмөрч уран бүтээлчийг бас даган дуурайна гэдэг бол тэр хүний амжилтын үндэс болох юм бэл. Тэгжээч яагүйсэн бол би одоо зүгээр өөрөөр явсан бол одоо бас дуулах гэсэн юм дуулах гэсэн юм. Тэгээд би жавхахыг ингэдэг. Тэгэл манай горникын чи жавхлан бол тэгдэг амар хөдөлмөрч ингэдэггүй тэгдэггүй бараг 30 хүртэл наад чи их нэртэй болохгүй гэсэн ариг уудгүй хамиг татдаггүй гэл яажсан. Тэгэл би тэрийг нь бол ер нь айгүй ер нь дуурайж явсан шүү. Тэгэл яг гоо горник Батаах тэгдэг 30 хүртэл чи явгаа авахгүй шүү гэдэг гэсэн байна. Тэг яг би тэрэн дээр жоо зөрчсөн. Тэгээд би чинь их нэртэй болоо тэгээд яг сайхан их нэр манай их нэр ч юм сайхан дуулдаг. Үн тэгэхээр одоо бинийгаа ойлгоод тэгтээ урлагийн хүмүүс бол яг урлагийн гэр бүлтэй одоо ондоо гэр бүл ирдэг штэ. Хос дуучд гэдэг бол хамгийн ачаархалтай. Хаач явсан цогтой ядрал ядаад цогтаа сайхан дуулаад судлахгүй штэ. Хамгийн гол нөгөө ар гэрт цаа эхнэр гомдоод хүлээж байгаа болов яах вэ? Хараас уцтаад тахгүй штэ ядчихлаа. Ажлаа сайхан цуг ийгээд бүх юм ойлгомжтой. Сайхан хийгээл явна штэ. Манай Эрдэнэт чинь бас нэг өөрөө Улаанбаатар хоттой нутгийн зөвлөлтэй. Тэгээд бид Эрдэнэтийнхэн гэдэг нэг арга хэмжээ хийсэн чинь. За рок pop, за урлаг дизайн, за ер нь бол байна бас тийм ээ. Сая шилэх ухааны салбарт ч гэсэн байна. Тэгээ нийтийн дуучид гээд аваад үзэхээр бас одоо болдоос ихсүүлэл нэм загд анх хоёр жинцэлт болон байна уу тий. Байна тий. Тэгээ ингээд аваад үзсэн чинь та бүхэн бас Эрдэнэтийн нэрийг бас энэ салбарт гэдэг юм нийтийн дуу гаргаа явж байгаа юм байна. Тэгээд нутгийн зөвлөлтөнд хэр ойр байдаг вэ? Одоо жишээлбэл тоглолт боллоо гэхэд л энэ тентгийн тоглолтын дээр харж байхад ингээл дуучин найдан дөржих дээр харж байхад л ингээл хөвсгөлийн нутгийн зөвлөлийнх ингээл амар ач холбогдол өгд юм байлээ. Тэгэхээр та нарт бас нэг тийм одоо омгшил гэдэг юм уу? Бас нэг тийм үйл ажиллагаа байх уу? Би бол ер нь өөрөө Эрдэнэтийнхаараа л явдаг. Над дэмжлэг байсан байгаагүй би өөрөө юм хийгээл явна. Би бол өөрийнхөө одоо энэ өнгөрсөн элби жаргалтай манай тоглолт бол би бол өөрийнхөө сэтгэл зүрхээрээ бор зүрхээрээ одоо ингэ шийсэн. За яг Улаанбаатар хотод бол битээр амжилт гаргаад ирэнгүүт л бас компаниуд санал тавина шүү дээ. Тэр хүмүүс маань дэмжсэн. Нутаг орноос маань бол одоо ер нь дэмждэг юм ер нь яг зүгээр сэтгэл зүрхээрээ л юм эдэн багш нар маань ирэхээрээ л нөгөө Эрдэнэтийнхэн маань л үздэг. Яг зүгээр бодиттой бол амьдрал дээр бол нэг яг дэмжсэн байхгүй шүү. Тэгээд энэ дундаас юу яадаг энэ жилийн битэрийн бас жаргалтай айл манайх тоглолт юм CD-г маань ивент гэсэн. Одоо манай энэ төгөл группийн ерөнхий захирал Гандумрах маань одоо битэрийн сайхан одоо тоглолтод нурам зориг хайлж бас мөнгөн ханд өөр гэж дээр нь тэр дундаа за ганцхан мөнгөн хандаас гадна ах нь хоёр нэг гоё уран бүтээлэг. Одоо бас хоёр говийн дууд уулагдаг байна. Яг ах маань бол өөрөө говийн хүн юм билээ. Би өмнө зүгээр сонсоод явдаг гэсэн. Ийм хүн байд юм ээ. Гэтэ би санал тавьж үзээгүй, харьж үзээгүй байсан. Тэгээд ах маань одоо нараа хийсэн гоо гэж дуу битэрдэг. Тэр маань одоо бас Эрдэнэтэд нилээдгүй хийт болж байгаа юм байна. Сайхан байна. Тэгээд
санхүү талаас тэр уран бүтээлээс тэр ингэж дэмжсэн болохоор маш сайхан. Тэгээд би нэг өвөл нэг ирж сайн үйл саянд бас нэгдэж нэг одоо бас ажил хийсэн шүү дээ. Тэрэн дээр ахтайгаа танилцаад тэрнээс хойш ингэж хамтын ажиллагаа үүсээд. Тэгээд одоо ер нь бол манай эрдэмчүүд бие биенийгаа бас дэмжих ёстой. Заах намайг гэд явах вэ? Намайг дэмжсэн дэмжээгөө би бас яг туслах хүмүүстэйчсэн би өөрөө туслаа явчихна. Одоо ингээд бас сайхан болж байна. Дараа дараагийн гарч иж байгаа энэ хүмүүстэй их урам зориг хайрлж манай эрдэнэ үйлдвэрч гэсэн бас нэг жоохон бас энэ хүмүүсүүд рүү хандсан юм байхгүй бол ер нь тий. Одоо энэ бол бор зүрхээрээ үнэхээр одоо нийтийн дуу рок pop бид нар бол ер нь би бор зүрхээрээ л явчихна гэж байна. Одоо овтлоо хамтлаг маань гэтэл одоо Монголд бол мундаг хипхоп хамтлаг нэг штэ. Тэгэл би одоо сая гэхэд мөжигийнхаа тоглолтыг одоо хотод зохион байгуулж ийлээ. Би бол чадхаараа үүс. Би бол энэ дэр бол би хамгийн сайн гүйсэн бол би өөрөө гэж бодож байгаа. Тэгээ хүмүүс харахаараа за дүүчтэй ярьж энэ даа л гэж байгаа. Манай мөжигийнх мэдэндээ мөжигийнх таны энэ төрлөөрөөс орох хэлэх баг. Ахтаа би бас бүх юмараа сайхан тусалж сайхан тоглолтыг хийлгэж өгсөн. Бас нэг ч гэсэн бас тэр дотор байдаг юм ин онгоолгож бас сэтгэлийн одоо тийм ээ хүслийг биелүүлж өгсөн. Яг зөв тоглолтууд дээр харагддаг юм л да ингээл сүүлд ихэд нөгөө залуудууд ч найданд орж ирэх нөгөө ойр тоглолт хийсэн болохоор нь жишээ аваад байна л да. Тэгээд хөвсгөлийн нутгийн зөвлөлийнх нь бол ингээл ерөөсө хөл алдчихгүйгээл ерөөсө бүх юм зохион байгуулалт ингээ явчихдаг юм байлээ. Тэгээ ажиллаж исэн нэрээ бас эрдэнтийнх ингээл чэйжэд дэлгэхээсээ илүүтэй яг эрдэнтийнхэндээ чиглэсэн энэ урлагийнхнаагаа дэмжсэн юм бас бодлого ч гэдэг юм ямар нэгэн зүйл дутагдаад байгаа юм болов уу гэж. Тэгээд ер нь тэгээд манай эрдэнтийнхэн бол ер нь хотод бол мундаг шүү дээ. Монгол оронд яриа. Урлагаарч байна, спорт орж байна. Тэгтээ эдгээр ч болохоор энэ эндээс ирсэн урлаг уран сайхны хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд сүүлд энэ чээс жоохон дэмжлэггүй болохоор за нөгөө царай алдал өөрөөрөө яг өссөн нутг руу ингээ хандлт явагддаг. Эсвэл аав ээж хаа. Тэгэхээр бол гурван бүдүүгээр эрдэнэт гэж байгаа мөртлөө булган ч байт юм уу тийм ээ. Тэгэхээр булган жоохон дэмжиждэг. Тэгэнгүүтлээ одоо жолон чимэг говья тэгэхээр энд л одоо бас горник эрдэнэттэй л холбоотой юм шүү дээ. Тэгэхээр л булгангээ явчихдаг тийм ээ. Нэг юм анзаарэгдэж байна. Тэгээ одоо манай найданд орж гэрэл чулуун бид нар бүгд тоглолтоо хийлээ. Тэгэл харж байхад бол бүгд л үнэхээр тэр нутаг орон за аймгийн төвөөсөө биш юм аа гэд сумаас нь аягүй дэмжиж байна. Тэгэл одоо манай найдын тоглолт болгоод чинь хөвсгөлөөс ихэд тэр олон компани зүүстэй бүр яраат л өрцөн бараг ивент чинь багтахгүй. Тэгэд би тоглолтын зохион байгуулалт хийж байхад бол ах нар нуцтаал нутгийг ахан дэгж дэмжиж орё эдээв гэл их орж исэн. Манай гэрлэгийн тоглолтын дээр хүртэл машин өгж исэн. Сэлбэртэй хэдэн хантаач илэн амар том гэр бас өгж исэн. Тэгэл тех мэтчлэн тэгэл аягүй сайн дэмждэн штт. Тэгэхээр одоо манайхнаас бол гоё сайхан заа зүгээр амар юм амлаадах нь яг гоо тийм ээ. Уран бүтээлийн тоглолтын дээр нь гоё дэмжиад адаглаад гэхэд л горник соёлын ордон дээр бид нэг тоглоход өмнө одоо надаас бол би яг хүүхэд байхдаа би нутагтаа тоглолт. Илби тоглолтын дээр ингээ 2 удаа барьжсэн. Тэгэхэд надаас одоо 38.5% авчихсан. Тэгэхээр ашиг байх уу? Байхгүй. Зүгээр нутгийнхандаа л ирж ингээд хамгийн гол эрдэнтийн яг унган хүмүүс нь одоо бас хүрээлэгч одоо юм хүмүүс маань ирж сайхан дэмжсэн учраас л одоо нэг жохон ашиг баг ашиггүй шахуул тэгэл би буцсан шүү дээ. Ер нь бол тэгээд одоо яаж чин горник соёлын ордон маань ч гэсэн одоо бүр амир одоо гэгүүлт юм ахэд одоо гок маань тийм ээ. Яаж ирэхэд энэ эрдэнтийнхээ бас нэгэн дуучдаа нэг 2 цагийн нэг гайгүй гаргаж өгөөд бас хувиас нь яаж нэг дэмжээд өгчдөг нэг хувийн багсгаад өгчдөг. Ямар ч хамаагүй яг энэ дэр би нэг үг хэлье. Өмнө говийн дуучин одоо хаанхагч гэдэг өмнө говьч гэдэг юм уу юу ч гэдэг тийм ээ завхных ч байна. Дараа нар нь тэр бол тэднийг билетийн шахаад өгчдөг. Би шахаж үзээгүй. Би зүгээр л өөрөөхөө яг өгөхөр юм хэдэн багш нар маань 5 гаруй жилийн хэдэн багш нар маань л нэг билет авч одоо үздэг гэсэн. Одоо л яг өөрөөсөө ингэж аваад бас маш их баярлж байгаа. Эрдэнчүүд маань бас дууг юм манаас сонсдог болсон байна. Тэгээд би тэр дундаа бас нутгийнхаа эрдэнэт дуулаад гэдэг энэ сайхан дууг бас би дуулсан. Өөрөө клипчүүлсэн. Ямарваа нэг хүний ивент гэлгүйгээр гэсэн. Тэгээд нэг ой болно, арга хэмжээ болно. Биднийг өрдөг бай. Ямар ч хэрэггүй юм болоод мөнгөгүй юм болохоор бидний хүрээд ирээ. Бид нар ирж болно. Гэхдээ энэ бие биенийхээ энэ дээр бас сайхан дэмжээч. Тэгээд за яг зүгээр аль одоо эрдэнтийнхнээ муу сайн юм энэ заавал ухах гээд яах вэ? Гэхдээ бүгдээрээ гоё би ч өмнө илбий тоглолтоор ирж байгаа тэгжлээсэн. Бүгдээрээ гоё бие биенийгаа дэмжээд манай чука гэхэд л дархан гэхэд чинь манай чукатаа бол зүгээр л уугуул штэ. Өврөнгө суугуул. Тэгэхэд дархан өврөнгө хоёр чи хоёулаа яриад манай чука чинь жоо хөөхөл.
Бөө юм болж байгаа ч. Манай болд байдгүй. Нөгөө болдны яс гэсэн чинь. Эрдэнэ чинь нутгийн зөвлөлтөө шүү дээ хоттой. Их л том нутгийн зөвлөлтөө. Тийм, нутгийн зөвлөлтөө. Тэгээд хотын нутгийн зөвлөлтийн нэг би бол яг үндэ би сайн ярихгүй. Тэгээд би сая мужийнхын тоглолтоор очиод нэг хүмүүсийг би бас дайлцайлаад энэ чи бас нэг мөнгө босгох гэж мужийнхын тоглолтод л анд өрөх гэж юм босгох гэж үзсэн. Тэгээд ер нь зүгээр нэг хэдэн хүний л хооронд нэг ингээл нэг яриад явцдаг. Бид нартай ердөөсөө нэг ялцдаггүй нэг тийм л байд юм шиг байл. Тэгэхээр яг би бол тэрэндээ тэрэнгүү би зүгээр эрдэнтийнхээ урлагийнхаа дүүнрээ дэмжээ явчихна. Ингээл тийм учраас одоо бас жоохон эв нэгдэлтэй. Тэгээд Эрдэнэт бол сайхан гоё байна. 21 аймгийг 2 удаа ингээд тойроо явж байхад бол Эрдэнэт хот шиг ийм гоё газар үнэхээр алга. Амьдрал маанч тэр амьдралын боломж олцооч тэр ер нь ундаг өнгө төрөгч тэр тэг хүмүүсийн байгаа байдал өнгө соёл. За ярианы сэдв арай жоохон өөрчлөе гэж бодоод байна. Болд ер нь юу сонирхдаг хүн бэ? Болдын хувийн одоо хобби гэвэл урлагаас гадна жоохон болж игэл за одоо хобби гэхэр чи одоо ер нь зүгээр сууж чадахгүй дээ. Зүгээр яг нэг гэртээ нэг сайхан ажилгүй байх юм бол гэртээ нэг очиад нэг сайхан амраал хөвтг сайхан. Өхөнтэй нэг гуруулаа очиад нэг өрөөндөө нэг юугаа цонхоо хааж аваалсан нэг гоё хөвтөө нэг 50 амрах. Тэгвэл ер нь одоо тэгээд мэдгүй эхний ээлжинтэй хоббиг нь дуугаа хөөдөг байсан бол одоо тэгээд бас тэрлэгөө хэд ингээл явцсан. Тэгээд одоо нэг сайхан амраал нэг гоё хөдөөмөдөө гоё ер нь жоохон зугаалах их дуртай. Хөдөө оронтгаар зугаалж жоохон бас згсж ярахаа гэл хоббитой шүү дээ. Би чи сэлэнгийн хэрэг дээр өссөн хүүхдэн чи. Жоо тийм дэг сонирхолтой тий. Болж өгөөл нэг хэдэн дуучид найзуудыгаа аваад шууд хөдөө гараад идлээ явъя гэж явчихдаг шүү дээ. Болд чулуун чимэг хоёр их сайхан Монгол дээл өмсдөг. Ер нь тоглолтын ихэнх хувцас болвол Монгол дээлтэй байдаг тий. Тэгээд хаана хийлээдэг вэ? Ер нь хоёрын хувцсны имижийг. Битэрийн хувцас одоо Чон групп Торог солон гэдэг. Чон группийн одоо Торог солон хийж тэгээ бидний одоо энэ хувцсыг яг ингэж одоо уралж хийдэг хүмүүсийнх адилхан байхгүй хэлдэг. Торгийн болд гэдэг сайнаар байдаг. Тэгэл ер нь торгол хамгийн шилдэг дээ. Энэ хийсэн ч тэр итгэлтэй битэрд бас бие биендээ ингэж гоё харилцсан тийм ажиллагааны одоо тийм үндэслэлээр явдаг. Хүний ер нь амжилтын гараа хүн ямар байвал амжилтын гараагаа зөв эргүүлж зөв эхлүүлэх вэ? Одоо магадгүй амжилтын гараа жоохон сул гэдэг юм уу? Эсвэл амжилтаа жоохон өөрийнхөө алдаанаас болоод сулруулсан залуучууд их ажиглагддаг л да. Гэхдээ бид яг амжилтаа яг ингээд өөртөө чанга хатгахыг гэвэл юунаас эхлэх хэвээр. Хамгийн гол зорилготой. Тэгээд нэг хийсэн юмда тууштай. Тууштай биш өсчөөд явах юм бол тэр нь бол амжилт гаргаж чадахгүй. Ингээл салгарцаар байгаа зүйлдээ юу ч болоод тэрнээсээ болоод асуудлууд нь үүснэ шүү дээ. Тэрнээсээ уналт гэж юм үүснэ. Тэгээд хүн гэж чадах юм аа л хийх хэрэгтэй юм байна. Чадахгүй юм руу одоо ороод явах юм бол тэгэл хэцүү шүү дээ. Тэгээд дээр нь болж өгвөл худлаа ярихгүй хэрэгтэй. Тэгээд юмдаа бас зоригтой тэгээд сайхан өглөө ирж сайн бодож юмаа санджил байх хэрэгтэй юм болов гэж энэ бодож байгаа. Миний одоо нэг жоохон бас алдаатай сул тал хүндгүү гэж хэлж чадахгүй. Бас нэг юм алдаатай. Одоо жоохон сураа за энэ. Гэтэ хамаагүй тас идэлгүй гэж хэлж чадахгүй. Өө чадахгүй матахгүй гэж хэлж. За нэг юм бай жоохон бөөрөн хийж яа болохгүй бол тэгэл болчих. Чадна бол чадна. Тэгээд хүнд нэг юм амлаж гараад яваас жоохон санаа зовоодаг. Энэ нөтг яг л ингэж хийж гүйцэтгүүлэх хэмжээнд л хийхгүй бас болохгүй санагдаад байна шүү дээ. Та хоёр өөрсдөө хостуучид гэдэг одоо тий олон түмэнд танигдсан. Тэгээ бас нэг хэсэг хостуудулж агаад болоод ингэсэн хостуучдыг бас гаргаж иж байгаа тал дээр үнэхээр нүдэ олсон юм сонголтуудыг хийсэн. Ялангуяа дуучин 75 Эрдэнэцэг хорийг тэр олон жилийн дараа хамт дуулуулаа. Тэгээ сүүлд авсан нэг мэдээ байна. Яг тодруулж л асуух гэдэг юм л да. Дуучин Баясгалан Жавхлан хоёрын уран бүтээл дахин ингэж тоглох бас сэтлийг нь болд бас гаргасан юм байна. За тэгээд яг энэ нэг юм байгаад байгаа. Энэ бол өмнө. Энэ бол ямар ч одоо мургаангүй үнэн. 75 Эрдэнэцэгч хоёрыг бол намайг одоо тоглуулад буцаа CD-г гаргаад тоглолтын нийлгээд 21 аймгаар тоглуулад ингэсэн нь бол хүн болгонгоос мэдчихэж байгаа тэр бол тийм ээ. Тэгээд тэрний дараа нь одоо тэгэл хүмүүс нэг 60 70 хүрсэн хүмүүс өөр энэ хоёр маань нийлээд уулзахгүй махтаа гэл зарим нь үзэж чадахгүй буцаж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тийм зөндөө хүлээлт байсан шүү дээ. Энэ хүлээлтийг бол ер нь тайлах хэрэгтэй. Шалт нэм ингээл хүнийг зүгээр сайхан уран бүтээл хийгээд ямар буцаа суучих биш. Сайхан уран бүтээл хийчих. Тэгээд ах ширээ нэг өдөр бид нэр уулзаад
Сайхан уран бүтээлээ хий. Ингээд хоёр дуулаад ингэх юм бол Монгол нэг хэсэг ч гэсэн бас энэ нэг хямрал гэдэг юм ингээд хоёр яриа өрнөд бас нэг ийм сайхан болох гээд нэгэд бид дөрөв сууж ярилцж байгаад. Тэгэд энэ яриа гараад тэгэд энэ хоёр манаас дэмжиад тэгээд дээр нь бас яваанда ийм сайхан том юм хийж байгаа юм чинь одоо нэлгэлт хийцдэг аяныг би жахахт бас яг жахаа өөрөө бодж явсан байх л. Гэтэ би бас санаачлах нийлсэн. Хаа малчин өмнөдөө зориулж нэг ийм хийх үү. Одоо бас ийм хүнд хэцүү байх шиг байна. Тэгээд энэ сайхан тоглолтын орлогоос ингэж өгöd ингэж хий гэсэн. Тэгээ манай ах чи ягт нөө улс төртөөгөө бас ойрох юм болохоор шууд яам амтаа ингээд бүр өргөөрөөтэй болгоод яам дэрийг нэмжээд хийсэн байлээ. Тэгээ бид төр чи одоо 21 аймгаар аялын тоглолтоор ингээд явсан болохоор энэ сайхан ард түмний хайр ишгээс хангалттай хүртээд ирлээ. Тэгэхээр энэ сайхан одоо малчин түмнээс хангалттай хайр ишг нь хүртэж байгаа юм чинь энэ ядарч байгаа одоо тэр одоо нэг хідэн сумдууд байгаа шүү те. Тэр лугаа илгээлт явахад нь бид төр нэмэр болёо. Тэгээд тэр сайхан өвсийг ингэж бөхөөргөөрөө илгээж бүр тэнцээ мэдээтэй одоо тэгвэл бас хүмүүс мэдгүй шүү дээ тэр явуулж байгаагүй мэдгүй. Заавал бас аль бизнесийн юм чинь бас нэг баримттай байх хэрэгтэй. Тэгээд энэ хоёр чинь бас ийм хийх юм байна гэдгийг харуулж тэгээд дээр нь ах ширийнхээ уран бүтээлийг дэмжиж өөрсөнд нь сэтгэлийн дэм майрлж ингэж явуулсан. Тэгээд бид төр чинь бас ах ширийнхээ 2 3 дуг дуулсан. Хонгор хүүр насны айр гэсэн дуг дуулсан. Тэгээд жахвах байцгалыг шир маань одоо бид тэрээс асуусан. Хосорчлон дуу гэж дуулж ах чинь тоглолтондоо зориулж. Тэгээд тэрийг нь битээр зөвсөрч дуулсан шүү дээ тоглолтон дээр тий. Цаавар чи бас их сайхан дуулсан. Аргагүй л гавьяатан сайхан дуулт юм. Мундаг байлээ. Тэгээд энэ олон дууч дундаас бол битээрийн дууг сонгож дуулна гэдэг бол тэр хоёр битээр хувьд бол үнээр амар гоё тийм аз жаргалтай, хүндлэлтэй. Нэгсэндээ битээр чинь бас нэг одоо нэг дуучин болж байгаа юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Энэ хоёр гавьяат битээрийн дууг сонирхож дуулъя гэж хэлхийг бодоход тийм ээ. Тэгэхэд бол маш их баяртай байсан. Одоо дуучдын яг зүгээр сэтгэлийн цэнгэл жаргалыг бол үзэгчдийн алга ташилт өчтөг. Та нарт шууд тайзан дээр та нарын ажлыг дүгнээд урамшуулаад шагнаждаг тийм ээ ард түмэн үзэгчид. Магадгүй зүгээр та бүхний ард төвшөөний ард ямар зовлон жаргал ээлжилж байдгийг бол зүгээр нэг жирийн иргэд бол төдийлэн сайн мэдэхгүй шүү дээ тийм. Хөшгөний ард хичнээн үйл явдал болдгийг хичнээн хүн тэнд нь тусалж дэмжиж байдгийг тоололт хэрхэн яаж бүтдгийг ингээл. Тэгээ яг тэр үйл явцыг харуулсан нэвтрүүлгүүдийг аягүй сайн бэлтгэж та хоёроос үзэгчдэд хүргэдэг нь давуу тал мэн гэж бодоод байгаа. Яг ойлгуулж тийм ээ. Тий ойлгуулж юм болд шүү. Хүмүүс ч нөө бид нар ч юм болохоор эдгээр чи баг тэнгэрийн амьд нэг амар үнэтэй машинаар ингээл явж идэг гээд яг бодтой нэг нарийн юмнууд нь яаж бүтдгийг тийм ээ. Дэмжлэхгүй л яг дэмжлэгтэй бол яг одоо бүх юм битээр нь харуулад яваа шүү дээ илгээд ингээд нэвтрүүлгээрээ дамжуулаад. Тий. Тэгэд би нэг өмнөх нэг яриан дээр нэг юм ачи хоёр гавьяатайгаа ингээд нийлээ сайхан дуулууллаа. Тэгээ хоёр гавьяатайгаа сайхан хүлээж авлаа. Маш сайхан тоглолт боллоо. Сайхан тоглолт боллоо. Хөөргөнд сайхан 3 удаа 3 өдөр тоглолоо. Тэгээ үзэгчид сайхан дүүрэн тий. Тэгээд одоо энэ хийсэн үйл ажиллагаа нь хамгийн гол нь гоё үр дүнтэй очоод малчин дүмэндээ гоё очоод тэгээ үрчих юм бол тэр энд гоё үрдэн болчихж байгаа. Тэгээд одоо нэг өсөндөө хүмүүс л гараад игдэм тэрэг тоор өөртөө дүвэт дууч байж яагаад өрсөлдөгч ингэ гаргаж ирээд байгаа юм бэ? Энэ юу гэдэг юм зарим нэг хүмүүс тэгдэг чинь энэ удаа унтж байгаа хүнийг ингээд бараг сэрээгээл инглээ. Би тэр өрсөлдөгч биш байхгүй бид нар чинь. Энэ бол тухайн орон зайд тухайн үед л мундаг байсан хүмүүс тэрний л хөсвөлөлтийн тайлж өгж байгаа болохоос бид тэр өрсөлдөх хүмүүс биш байхгүй бид нар. Бид нар бол эднээс суралцаад явна. Эднэрийн хийж чадаагүй бид нар хийх ёстой. Үргэлжлүүлээд дээр нь битүүрийн өрсөлдөгч гэдэг бол ердөөсөө сайхан нэг үеийн залуучдын л өрсөлдөөн бохгүй. Гэхдээ энэ дундаа сайхан бүгдийн сайхан одоо яг та манлал бол манлалж чадаад яваад тэгээ найзуудаа тустаад юмтэй. Хамгийн гол нь миний бас зорж байгаа юм бол би нийтийн дууны дэд тэрхүүн болсон. Тэгээд энэ нийтийн дууг бол айгүй гоё эв зүгтэй явуулж байгаалагын тий. Энийг одоо хамгийн гол нэв зүйтэй маш сайхан чанартай болгож бүгдийг ингэж бас тэгт дууртай юмд бас тийм ээ болгож ийм болгохын төлөө одоо би бол бүх юмаа зориулж ажиллана да. Дуучин чулуун чимгийг бол хүмүүс мэднэ. Гэхдээ ханыхаа талаар бас яг энэ цаг мөчид хуваалцвал дандаа хамт уран бүтээлээр дуртай. Гэхдээ магадгүй яг одоо сэтгэлд нь юм уу шивнээд хэлэх тийм гой сайхан андан үгээ. Айгуу дайчин штт. Намайг бол би нүцтэй тоглолт хийх гээд клип хийх гээд гаргаж чад айгуу хүүтэн байсан тэр өдөр. Бич бүр тийм тоглолтыг болждаг юм л байж шиг. Жоо шантраад. Тэгээд зардал нь ч өндөр гарах га дэмжигч юм байхгүй. Тэгээд шиг болио гэд нойроод би нэг өглөө.
Гүй яв гэсээр гад нэг студийг авч гараад тэгээд би нутагтаа гэдэг клипийг хийсэн чикнэх маань ингээ хөлдсөн байдэн шүү дээ. Тэгээ хөлдсөн тэгж хийцэн. Тэгээд манай хүн бол хамгийн сөргөө зам болохоор айгүй хөдөлмөрч уран бүтээл сэтгэлгээ тэгээд хоошоо ер нь юм одоо суухгүй ингээд тэгж намайг айгүй их хурцлж өгсөн. Тэгээд дээр нь надаас төрүүлээд уран бүтээл хийсэн байсан болохоор миний их шаардлагсан. Би энэс доош орж болохгүй. Би адилхан хийх хэрэгтэй. Адилхан төвшөнд байх хэрэгтэй. Ядчих. За бүр дээш нь гүйцэтгэх юм ахад. Тэгээд хоёулаа тэгж явж байгаа одоо ангийнхан юм чи өрсөлдөн штэ. Тэгээ хоёул цуг уран бүтээл хийгээл тэгэл гэр бүл болол. Тэгэл явсан. Одоо болохоор жоохон эсрэг тал руугаа би жоохон нөгөөх нь болохоор ингээд жоохон ингээд тайван болцсон. Яа нэг хөөгч явахтай яагаад одоо дараагийн хүүхдээс гаргадаг юм билүү гэж ингээд хоёлаа. Гэтэ ер нь яг амьдралаа хоёлоо адилхан уран бүтээл амьдралыг жигдэх авч явахгүй бол нэг нь орхитуулж болохгүй. Залуу хосуудад зүгээр ингээд амьдралыг бүр тгээс нь эхлүүл илүү хамтдаа гэж ярьдаг л та. Болд жуулгын хоёрын хувьд үнэхээр хүмүүсийн илтгэр ингээд хоёр талаас нь аав ээж нь тоглолтын нэгт мөнгөний хүчтэй байрыг аваад хүчтэй машин аваад хүчтэй юм шиг байлээ гэдэг зүгээр яг зүгээр ам танцаарнууд байдаг. Гэтэл ингээд харахад өөрсдөө хөдөлмөрлөөд байдаг. Ер нь зүгээр яг амьдрал тгээсээ эхлүүл илүү хамтдаа юм байна уу? Та хоёрын хувьд. Тий угаасаа л тэгэл эхэлсэн юм чи. Тэгээд би ч нөө яг энэ модон захтар ажиллаж байхдаа нэг хэдэн төгрөг хураацсан байсан. Тэгээ эндээ бас нэг агуу хөвгтойхон бол эндээ бас байрч болох гэх нэг байшин барьсан байсан. Бас өөрөө хөдөлмөрлөөд ирэнгүүт ээж аваар дэмжсэн л. Тэгээд би хот орсон чинь ердөөс нь хөгжим авмаар санагдаад. Энэ бизнес рүү хөгжим авмаар санагдаад. Тэгээд аавын машиныг зараад. Тэгээд аав ээжээр бас өөрөө хийлгээд. Тэгээд хөгжмөний бизнес рүү ороо. Тэгээд хөгжим над бол хамгийн том одоо зүйл одоо болсон юм бол яг над туссан зүйл энэ ээж аваа хоёр дээр нь тэр хөгжмийг авснаас хойш дуучтай ойрхон телевизийнхантайгаа ойрхон FM радио сайт сэтгүүл бүгднтэй ойрхон юм хамтын ажиллагаатай болж одоо нэг өдөө зэрэгтэй явуулсан тэр одоо хэдэн сайхан хөгжим маань шүү дээ. Би тэрэндээ бол айгүй их хайртай шүү дээ. Тэрийг тэгэл складанд очиод дунд нь ингээд сууж явах гоё санагддээ шүү дээ. Тэ? Тэр бол тэгэл саунд студийн тий. Тэгээ сүүлдээ би саунд продакшн болсон. Тэгээд тэрийг өргөжүүлээд бас хэдэн сайхан Эрдэнэтийн ангийн найзууд маань баг ирчүүд нь тэр чигээрээ ажиллаж байна над дээр. Тэгээд манай ер нь найз нөхдүүд бол ер нь голц урлагийн толгойд орцсон шүү бүгдээрээ. Тэгээд нэгэн үеийнхээ бас тэрнийхээ буянгаар хэдэн найз нөхдийнхээ бас тоглолтыг зохион байгуулж өгөөд, тайзын давж өгөөд, бие биендээ туслал ингээ явахд одоо тэгэл сайхан байна да. Тэгээд нөө аав ээжийнхээ хамаг ямиг одоо бас тийшээ оруулсан чинь би нэг машин авсан л та. Яг өмнөх тоглолтын үеэр нэг 200 гэдэг машин аваад. Тэгээд тэрийг би нэг жил унаад ингээд явсан чинь аавгаа баг явгангүй л чил би нэг өөрөө 200 унаад яваад гарч бас. Тэгээ хамаг юм яаж байгаа тэнцээ оруулсан байдаг. Тэгээд над тим санагдаа тэгээ би нодлон сарс нэрээд аавдаа би аль биесаар. Яа. Та одоо би яг унаад явах бай та өөрөө гэдэг. Тэгээ би өөрөө жижиг машин авсан. Айлын ганц хүчтэй тийм. Тий, айлын ганц хөө. Болт одоо яг 10 жилийн дараах амьдралаа яаж харж байна? 10 жилийн дараа 2026 онд л очие. Шууд уу? Тий. За ямар ч нэг 3-4 хүүхэдтэй болцсон байх болоо. Нэг 3 хүүхэдтэй. 10 жилийн дараа. За 3-4 хүүхэдтэй гэвэл дөрөт бас одоо ингэсээр 26 7 гэдэг чинь 36 7 орчихно шүү дээ. Бас нэг 3 хүүхэдтэй болцсон байх болоо. Тэгээд бас сайхан тий, аялгауны 2 дүүтэй, 3 дүүтэй. Тэгээд яг уран бүтээлээ сайхан хийгээд тэгээд нутаг орондоо нэг айтайхан сайхан нэр хүндтэй тийм ээ. Нэр хүнд гэдэг нь их зөв яваад хамгийн гол нь. Тэгээд янз бүрийн юм руу нэг автчихгүй. Тэгээд нэг энэ ойр дотныхоо хүмүүстэйг нэг сайхан ингээл гоё байж лээ тэгэл. Сайхан та. Тэгээд нэг хөдөөнөж хитэн мал байгаа. Тэгээд сайхан бас давхар малтай тийм ээ. Тэгээд тухайн үед нэг одоо 36 10 жилийн дараа гэхэд сайдлмөрлөл яахад гавьд толцсон байх ч юм лүү. Бас гоё л шүү дээ, тий. Чи гавьд дуучин Эрдэнэтийн болд гэж зарлуулаад дуулж явах ч юм билээ одоо тэгээд сайн хөдөлмөрлөл тийм ээ. Одоо энэ жил олимпийн жил шүү дээ, тий. Олимп болохоор бас сэтгэл догтлол нэ спортын төрөл энтерт. За ер нь тэгээд бүх төсөн оролтой. Үндэсний бүгд. Тэгээд одоо дуучдын бэсрэг наадам гэж болдог. Тэрэнд нь яг оролцсон тэгээд яг очиод нэг үзүүрлж хоёр шүгүрсэн. Тэгээд бүхэд их дуртай. Тэгээ энэ зүүн жоохон бас бүхэд нэг барилдах санаатай. Зүгээр юундаа л шүү дээ.
дуучдынхаа нааданда. Зөв. Тэрэндээ нь бас нэг аятайхан аймгийнхаа юм гээд санаатай. Тэгээд бүгчүүд айгүй гоё дэмждэг, гоё харж явдаг. Таны аавын мөрөөдөл юу бол? Аавынхаа мөрөөдлийг юу сонсож байсан нь? За тэгээд хамгийн гол нь хүүхдүүд нь өвдөг аятайхан шиг яваад хүний дайтай яваал нэг муу нэрлүүлчихгүй хүн шиг аавыгаа нэг чихийг хонхуяад ахгүй хүн шиг. Тэр нь аавыгаа нэг сайхан одоо бас нэг урт наслуулаад аав гэж ярьж байгаа. Тийм ээ? Сайхан амьдруулаад тэгэл байчул тэгэл тэр л одоо том мөрөдөл. Аав ч бас мөрөдөл гэж аа. Ер нь тийм л баг. Тэгэхээр аав бол бас хамаагүй ярихгүй шүү дээ. Манай аав чинь тэгээд хамаагүй нэг юм яриад ингэдэг гэдэг яг зүгээр зэмлэл магтаал хоёрт хэрэг. Ер нь гайгүй шүү дээ. Аавд бол хаяа ахуулна шүү дээ. Хаяа үгэнд нь орохгүй бол надлан өнгөрдөг жилчлээ. Тэгээ хүнд яхад нэг ганц цохиулна шүү дээ. Одоо найдлага ирчүүд юм чи. Тэгэхэд бол аавдаа ер нь зүгээр ганц цохиулаад авахд бол хэмэр сэргээ тэрэн дундаас аяг хүчтэй хэлээ шүү. Ер нь хүмүүстэй гарч ирж байгаас илүү аавын дээр цохилт бол шал ондоо шүү. Тэгээ аав бол яг их зүйл хэлнэ аа надаа. Одоо ингэж болохгүй шүү. Одоо тэгээ урлагийн тоогонд орсон юм чи одоо арх тарсны хажууд байнг байна. Иннээс хол яв, ийм юмнаас хол бай гэл. Тэгээ аав чинь одоо хотод надтай бараг цуг байгаа болохоор байнга л хяналттай шүү дээ. Тий. Сайхан шүү тий. Хүн баяр авраг нэгэнтээ хэлсэн байсан шүү дээ нөгөө. Ингээл яг авраг олчвол тий. Тэгэл олон түмэн ингээл хүндлэл гівгийн тал ингээл шал өөр ертөнцөд ороод явцсан. 2 жил хэрэгтээ тэр тэнгэр дээрээс би бууж чадаагүй. Тэгээ нэг сумын гэлүү нэг наадам дээр ингээд байж байгаад нөгөө хүмүүс хүндлэл авраг дэшээсөө гэл ингээл ирсэн чи аавдаа нэг хэвээр хахуулж илээ байста. Тэгэл юу тэр тэнгэр дээрээс чинь тэр дороо би ч ерөөсө буугаад ирсэн. Аа маань айхтар үг хэлсэн гэдэг. Тий, яг аав нь мундаг үг хэлээд гоё яасан бэ те. Би яг та нөгөө найзуудынхаа дунд нэг яг та бид нар ингээд наригаас уужихгүй. Тэгээд аав нөө тэнцээ чинь байваа. Би ч бас тэнцээ нэлээд том суудсан чи. Дижээс нөгөө өдөрөө зүгээр ингэсэн. Тэгсэн чи аав орсныг мэдэхгүй урд яг зогсож байгаа юм чи. Би нэмэрж байгаа. Тэгэл аав босоод иргээл тэгсэн чи би бос чаддгүй санаа зовоод нөгөө хүмүүсийн донд. Тэгэл аавдаа нэг цогцоллал. Тэгэд л яг л одоо нэг төвшин баяр авраг хэлээд нэг юм яадаг гэдэг шиг аавын үг ер нь тэгээд аавын дээр цогцол гэдэг шал ондоо шүү дээ. Тэгээд амар гоё тийм ирчигөл өшөө гоё ингээл нэг гоё тоосоо гүйлэхээр аавдаа гүйлэхээр нэг сайн болдог гэдэг шүү дээ. Яг л тэрэн шиг л хай гоё юм уу. Урлагийн анжин лам бурхан үргэлж болд чулуун чим хоёрыг ивэх болтугай. Тэгээд аялгаа охин ч гэсэн араас нэг сайхан дуулж хуурддаг охин бас гарч ирэх магадлал их өндөртөө юм байлээ. Тэгээд аялгууд бас яриулын хийх хүсье. За баярлалаа. Танаа туланд бас ажлын одоо амжилтыг хүсье. Хавар цагэр чинь хаварчин уусыг сайхан уйлрах шүү дээ. Цэцэг ногоо дийлхрээ хүн болгоны сэтгэл сайхан тэнийдэг энэ үеэр бас бидний ярилцлага хүрлээ. Энэ жил манай Эрдэнэ хотын 40 жилийн тохиож байгаа 40 нас хүрж байгаа залуухан хотын үед бол бас залуу өрнөлтөлчд ихтэй юм. Тэгээд хотынхон бас нэгэн сайхан урлагийн төлөөлөл болсон залуу өнөөдөр хин юм бэ ярилцлагын нэвтрүүлгийн хоймш дөрөн залж чин сэтгэл яриад илгэлээ. Ингээд анхаарлаа хандуул үзэж сонирхсан та бүхэндээ талхаснаа илэрхийлье. Тэгээд Эрдэнтийн бас ой маань болгоч байна тийм ээ. Би энэ зуныхаа ойд бол би урилгатаач байсан, урилгагүй ч байсан би ирж оролцсон. Би яг өөрийнхөө одоо сайхан ирж аядуугаа өргөн намайг оруулахгүйсэн ч гэсэн би өөрөө зарлуулад би гарна. Би харин бүгдэнд нэлж сайхан би ирж сайхан аядуугаа өргөн 40 жилийнхаа ойгоор би Эрдэнтийнхаа бас дуулж хуурж байгаа хүүхдүүдээ бас дүүнрийнхаа үеийнхээ найзуудаа уриална. Бүгдээр л энд амьдарч байгаа бол тийм ээ. Энд төрж өссөн. Одоо анх хоёр чанцлал болон гэхээр овсих бол авчдаг. Манай загдаа болохоор захных явждаг. Ингээд яг энтхих гэдэг байгаа мөртлөө бүгдээр ингээ бас салбарлцдаг байхгүй. Төрсөн мэт гэхдээ бүгдээрээ төрж өссөн. Яг энэ ч зөв суурч ирсэн болоо бүгд тэгдэг. Тэгэхээр одоо бас тэднийгээс уриалж байна. Үеийнхээ найздаа бас нутгийнхаа ойдэр ирж сайхан аядуугаа өргөөрөө. Тэгээд манай нутгийн одоо энэ сайхан өдөрлгүүд маань 40 жилийнхаа ойгоор сайхан өөрсдийнхөө ур бүтээлчтэй авчиж дуулж хуурдуулаад би бол үнгүй ирж дуулна. Тэрэн дээр бол ямар ч асуудал байхгүй. Би нутгийнхаа ойд ирж Эрдэнэ дуулаад дуулна, хантайгаа ирж сайхан дуугаад дуулна. Тэгэл одоо болоод өөр одоо миний өөр чадах юм юу байх вэ? Тэ? Өгж байгаа бэлэг 40 жилийн ойгоо бүгдээрээ сайхан тэмдэглэцгээе. Бүгдээрээ сайхан тэнгэр байцгаая. Одоо тэгээд энэ хямрал гэдэг энэ үгийг бас болий. Бүгдээрээ одоо тэгсээрэл тэгээд дээр нь энэ зуныхаа сонголтоо маш зөв хий. Манай Эрдэнэтэйс бол бас их хөдөлгөөнтэй ах нар маань ирж эн чинь бас өрсөлдөх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр манайхан зүгээр бас сайхан зөв сонголтоо хийгээсэ. Тэгээд одоо бид нар одоо
амьдралаа зөв сонголтоо хийж ижил одоо цаашаа хөгжихгүй гэдгийг шийдэж байгаа учраас бид нар зөв сонголт хийх гэдгийг л одоо уриалмаар байна да. Баярлалаа. Ярилцлагын төгсгөлх сайхан байлаа. Тэгээд дуучин бол бараг нэвтрүүлгээр дамжуулаад амлалчлаа шүү дээ. Эрдэнтийн нийт үзэгчид ард түмэнд 40 жилийн орол ирж сайхан урлагийнхаа тэр дээжсээс өргөн барьнаа гэдгээ. Тэгээд энэ нэвтрүүлэг бас их сайхан өрөхгүйсэн ч гэсэн би өөрөө гүгээд ирнэ тий. Сайхан дуулна. Тэгээд сайхан болно доо. Баярлалаа. Ингээд нэг ч гэсэн уран бүтээлч маань 40 жилийн баярын тэр сайхан хүндэтгэлийн арга хэмжээ гэдэг юм уу эрдэмтчүүдэд хандах тэр сайхан тоглолтод маань ирнэ гэдгийг амлалчлаа. Тэгээд магадгүй одоо 40 жилийн арга хэмжээнүүд цаашдаа үргэлжлээд явах. Гэхдээ эрдэнтээр оголсон, эрдэнттэй өсөж торинсон, суурилсан ч тэр сайхан залуу дуучдыг дэмжсэн уран бүтээлүүдийг нь хүргэсэн ийм нийцэн сайхан зүйл болох байх гэдэгт ихээхэн итгэлтэй байна. Ингээд ярилцлагын төгсгөлд үзэгчдээ сайн сайхны хүсье гэр бүлээрээ амралтынхаа өдрийг та бүхэн сайхан өнгөрүүлээрэй.